Ялангуяа шалгуун Айгуур. дотор энэ шатан дээр суудсан. Өрвөйцэн бомжтой чи сахал махлаж авав би. Байхгүй найзаа зээлч. Нөгөөдөр найз нь чам хэдэн цагт хэд үгүй. Ямар гоё юм те. Тэгээ байсан чи ээж талгаа. За. Ингээл бичмэр өрвөйцэн цаа. Бөө амьдрал ингэ болцсон. Тэ. Гэтэ найзуудаа хаягаар шууд Хаягаар шоудлаа тэгж бодлоо ярихгүй шүү. Ерөн зурдаг. Чинчаа? Ерөн зурдаг. За. Бараг нэг хагас жилийн өмнө анхудаа ингээд өглөө болчихсон ингээд нар мандахыг харчих юм биш үү. Тэгээ хүмүүсийн нүдэнд бол наадахт яач юм гэдэг шүү дээ. Гэл камаас сууж байгаа чи одоо аягтаа явж байгаа юу гэх юм те. Нилээ олон зүйлийг зохион байгуулад явж байгаа. Залуучууд амар мундаг болсон. 하나, 둘, 셋, 시작! 이 시 다시 있네. Сэмэцано та бүхэнд өнөөдрийн хүргэе MSM Talk ярилцсан контент маань эхлэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн маань зочноор манай оюутан залуучууд бол бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. Диа буюу Мэргэн Баатрын төгөлдөр маань оролцож байна. Баярлалаа төгөлдрөө. Сэмэцано. За тэгээ манай төгөлдөр болохоор Шинанде Акё их сургуулийн маань төрийн удирдлагын төгс курс оюутан байгаа. Солонгос дээрээ одоо хэдэн жил болж байгаа. Хоёлаа шууд ярианд орчих. Тэгээ. За шууд орё. Чөлөөтэй л ялангуяа шалгуун. Айгуур. Сэмэцано та бүхэнд өнөөдрийн мэндэргий. За би яг Шинанде их сургууль төрийн удирдлагын мэргэжлэр суралцдаг. Одоо энэ жил төгсөж байгаа. Солонгос улсад ирээд нийт 2 жил хагас болж байгаа. 2 жил хагасаа. Зөндөө утцсан юм шиг байгаадс шүү дээ. Тэгдгийн. Тэгдгийм үү? Яагаад учир нь юу вэ? Мэдхгүй цаанаасаа л яг Солонгос улсад нэг байсан шиг санагдаад байна. Тийм үү? Гэтэ өмнө эрэгтэй хэл мэлээ сураад ирсэн үү эсвэл ирчээ сурсан уу? Тэгвэл чи Монголдо бакалавр хийсэн гэсэн үг үү? Бакалавра төгсөөд тэгээд ажиллаж агаад тэгээд энэ бүр ажиллаж агаад ирсэн юм уу? ажиллаад ирсэн. Монгол ямар чиглэлээр төгссөн? Монголдо яг дотоод иргэний сургуулийн цагдаагийн академик төгсөөд тэгээд 6 сар ажиллаж агаад одоо энэ Солонгос улсад төрийн удирдлагын мэргэжлэр суралцж байгаа. Гэтэ айгүй өөр харагддаг юм байна те. Би чамаг гэтээ яг ингээд нөгөө харахаар чи чин дандаа ингээд юм entertainment юм дээр явж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд нэг юм шоу бизнес юм шоу маркетинг зарагт ингээд төсөлдөж чи бүр төрийн удирдлага уустаа бүр цагдаагийн хүмүүс хөөх юм хууль мөлийн юм дайгуу чи өөр багасаа сонирхчихсан тийм амар сонирхолтой. Өөрөө нийгмийн ухаан гэдэг чиглэлд ер нь сонирхолтой байжгаад хууль эрх зүйн тал эрх зүйн хийдэл ч юм энэ тал дээр өөрөө амар сонирхолтой. Маш сонирхолтой. За би төгөлдрөө гэж ярьсан чамд гоё өвтэйхэн байдаг уу? Диа гэвцэн амар өвтэйхэн байдаг уу? Та өөрийнхөө л. За тэгвэл холиол явахаас. За тэгвэл манай Диа маань Солонгост яг ирээд 2 жил болж байна тий. За Солонгост ингээд ирэхээс өмнө контент бүтээдэг байсан уу? Ирснийхаа дараанаас эхэлсэн үү? Чамаг одоо бас нөгөө онцолж яг энэ контентынтай урьдчилан шалтгаан маань гадаадд амьдарч байгаа одоо буюу Солонгост ингээ яг амьдарч байгаа суралцж байгаа оюутнуудын маань бас гоё мотивац авдаг төлөөлөл гээд их чинь чамайг сонгосон байхгүй юу? Тэгээ бас контент бүтээгч гэдэг утгаар чинь. Тэгэхээр энэний талаараас гоё хуваалцвал. Яг контентийг болохоор Монголд байгаасаа хийдэг байсан уу гэвэл байсан. Гэхдээ яг нэг айхтар тэгж энэ ерөнхийдөө л миний хобби байхгүй. За. Хоббигоо өөрийнхөө ажил болгоод заримдаа эндээсээ мөнгө олдог ч юм уу те. Энэ хүртлээ явна гэж юу бодож байгаагүй. Гэхдээ ер нь бол яг үнийг хэлэхэд яг угаасаа нэг юм сошиал дээр юм хийж байгаа юм чинь ямар нэгэн сошиалын дархлаатай байх хэрэгтэй мэн гэдгийг маш сайн ойлгож авсан. Өнөөдөр би төрийн хүн болох гэж байгаа болохоор сошиалтай ингээд дэндүү идэвхтэй байвал ингээд сонин шүү дээ те. Тэр ажлын ажилчин нэг юм те нэг юм мэдээж нэг юм бүжиг хийлээ ч юм уу магадгүй нэг юм жүжиглэн жүжиглэлт хийлээхэл өө энэ ажилчин чинь нэг юм штэй гэсэн ч юм уу нийгмийн гадуурхалт маш их байдаг байсан. Тэгээ одоо яг энэ суралцж байгаа хугацаанд яг хүснээр өөрийнхөө хоббигоор өөрийнхөө хүсэл тэмүүллээр өөрийнхөө хүссэн юмээгээд хүссэн маркетингаа хийгээд ингээд явж надад амар гоё байна. Хаппи юм шүү дээ. Амар хаппи. Яг одоо дотор хүн ингээ гараад ирсэн тий. Яа дотор ингээд гаднаас ингээ харангуут ингээ төгөлдөр ингээ багш нарын нүдэнд ч юм уу өөр ингээ одоо сурж байгаа чиглэлээр харахаар өөр хүн байгаад байдаг. Тэгвэл яг дотор хүн одоо яг байгаа бидний ингээ үздэг тэр контентуудыг чи үздэг тэр диа мөн үү тий. Хэр зурдаг вэ? Ер нь зурдаг. Чинчаа? Ер нь зурдаг. За. Жишээ нь бол би ерөөхдөө болонгууд юу хийдэг? За. Одоо тий ингээд парти ди шоуд тий. Яг хоо тиймэрхүү юм сонирхолтой ч гэсэн арих уу тий сөөж юм гээд ингэдэж энэ бол зүгээр бичлэг шүү манайхаа. Тэгээд тэрэн дээр болгоод би өөрөө харшилтай. Ууд хүм эхний. Ууд хүү биш нэг ганц биер ч юм уу хоёр биер ухаараа ингээд уул улаан болоод
Тэг ер нь улаагаад тэгээд тэр нь ингээ помидор шиг болоод өнгө цус дараа тэгээд тэнгууд ямар ч үрдэ тэлгүй болоод тэгээд бүр ингээ гэрлүүгээ арах юм болчихдог. Гэтэ хүмүүсийн нүдэнд бол наадахт яач юм гэдэг шүү дээ. Калкамаас сууж байгаа чи одоо аягтайгаа явж байгаа юу гэж юм те. Бэлтгэнээс болонгод ингэдэг юмуд байгаа. Тэг яг амьдрал дээр болонгод нэг иймэрхүү ч юм те. Гэтэ найзуудаа хаягаар шууд шоудна тэгж бодлоо ярихгүй шүү. Тэгэж шууд өстө хоцолж байна. Яа шоуд сайхан үр цайдлал та нар ч одоо бол гоё яг шоуддаг нас үстэй. Монголд дахт үр цайдлал үзэв. Ягаад гэвэл Монгол найт клуб-ын дөрөв яаж. Солонгос нэрээд яг нэг эхний жил мөлий яг л нөгөө Монголтой байгаа дөр мөргөл ядарчдаг те гэсэн. За харъя дөө тэр гэсэн. Тэгээд сүүлд яг солонгосчаад гэсэн тэ олон жил болсон хүмүүстэй энэ дураг гэсэн. Гэтэ ерөөхдөө найз нөхд маань удацсан хүмүүс байгаа штэ. Тэр тэгээд дагаж авч чад нэг бараг нэг хагас жилийн өмнө анхудаа ингээд өглөө болтол ингээд нар мандахыг харж ч юм ингээд шоудж. Солонгос найзуудтай цуг шоудж үзчихсэн. Солонгос найзууд ерөөхдөө нэг олон байхгүй зүгээр танилуд байгаа. Тэгээ хамт ингээ гарч марж үзчихсэн. Тэдний стайл Монгол залуучуудын стайл хоёул ямар вэ? Ондоо юм байна уу, ижлэх юм байна уу? Нөгөө одоо ингээд нөгөө 4 хүртэл 5 хүртэл ч юм байна. Эдгээр ч бол элчаа самчаа саачаа гэж явдаг штэ. Тэрийг л асуух гэдэг юм л та. Нэгдүгээр гэх юм бол миний бодлоор айгүй жоохон ялгаатай санагдсан. За юу нь ялгаатай? За жишээ нь гэх юм бол за шулуурал ярьчих. Тийм штэ, шулуурал ярина. За манайхаа яадаг вэ гэхээр найзууд гарна. Дөрүүлээ тий тавлаа. Тэнгүүд хамгийн асуудалтай байдаг зүйл нь нэгэн тооцоо хийчихдэг. Гоо найз нь чи. Тэгээд дараагийнх нь нэг клуб руу ороод за нэг 200,000 вон тооцоо хийчихлээ. Дараагийнх нь нөгөө клуб руу ороод нэг 40,000 вон зүгээр хэдэн биер авчихлээ. Дараагийнх нь ингээд үлсэж ингээд хэдүүлэн хоолноо нэг 60,000 авчихлээ шүү дээ. Тэнд 200,000 воноор ингээд гаргасан хүн ингээд хохироод солонгос хүмүүс бол яг төлдөг. Яг гарахтаа найзаа дансаа үрээ гэдэг ингээд яг ингээд бүр ингээд нэг ч вон дутаахгүй ингэж гарах нь амар хуваарлтандаа гоё байдаг. Тийм шүү дээ. Хин нэгэн хүн сэтгэлийн ямар нэг юм үлдээхгүй нь шүү дээ. Тэгээд дээрэс нь үнэхээр байхгүй байдаг шүү дээ. Байхгүй найзаа зээлч. Нөгөөдөр найз нь чам тэдэн цагт гээд үгүй. Ямар гоё юм тий. Амар гоё. Энэ надад амар гоё санагдсан. Вау гэдэг ингээд эргэжтэйчээс эмгтэйчээс ялгаа байхгүй. Яг тиймэрхүү зүйл яг хоо энэ одоо юу гэдэг юм те. Энэ хүмүүс мэдж байгаа л та. Гэхдээ энэ зүйлийг ярьж байгаа нь нэг муу тооцоон дээр инглээ гэж бодож яж магадгүй ч гэсэн яг үндэ байдаг зүйл л ахгүй юу. Тийм хүн болгоно яг хэлэхгүй ч гэсэн цаанаа нэг юм аваад үлдчихдэг те. Харилцаа жоохон эвэрч гэдэг те. Байдаг л зүйл. Нэг тооцоо яриад ирсэн чинь дараагийн нэг сони асуулт бод ицчихлээ л да. Ингээд маш олон залуучууд одоо манай үеийнхэн дээр ч гэсэн байсан. Танаа үеийнхэн дээр ч гэсэн байгаа ахтаж бодож байна. Хоёулаа ингээд одоо ингээд болцож байгаа хосоо байлгээ бодож байна. Тэгсэн чинь одоо үеийн залуучууд ч болохоор эмгтэй эрэгтэй тусдаа тооцоо хийх хэрэгтэй гэдэг штэ. Манай үе болохоор үгүй штэ эрэгтэй л хийх хэрэгтэй гэсэн юм дүнтэйдэг байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо манай Диагийн байр суурь ямар байдгийг. За үнэхээр болцоо бол уучлаарай нэг эмгтэйгээс одоо гэхдээ энэ охтууд нь өөрсдөө тийм бодолтой болсон байхгүй юу? За ямар бодолтой болцсон бэ гэхээр би өөрөө хүчрэг эмгтэй. Би өөрийнхөө тооцоог дагаа авчих. Эндээс авчих. Ингэж гэдэг чи өөрсдөө юм болцсон. Чадах юм чинь тэгээд л. Хэдий ингээд зүгээр ингээд окей нэг сайн хоол идчихлээ тий. Тэгээ тэнгууд нөгөө эмгтэй гүг эндээс орчих. Ингэдэг өөрсдөө нэг тийм өөрийн хүчрэг гэдгээ ингээд мэдэрмээр байдаг болцсон санагдаад байдаг. Тэнгүүд за окей анхны болцсон дээр ч юм уу те ерөөдөө болцлоог бол за хоолны мөнгөний сайхан даачлаа те. За дараа нь хоёулаа ингээд кино үзье. Чи ингээд үнэхээр өгөх гээд байгаа юм бол дараа нэг попкорн аваад өгчөж. Ингээд нэг гой зөв ингээд явчаасаа гэж боддгийг юм. Тэгээс болцсон дээр л хэрэгтэй нэг хүн. Цаанаасаа шалгарлаасаа ирэх хүн чинь нэг юм штэ. Ер нь бол ийм штэ гэж өөрхөдөө. За тэгвэл манай Диагийн хувьд ер нь ямар охтуудыг ер нь ямар одоо тий ирээдүйд ихнэрээ ч юм уу. Одоо ямар байгаасаа гэж боддоо эмэгтэй хүн ер нь ямар байвал илүү гоё үн цэнтэй. Чиний хувьд одоо ямар эмэгтэйг одоо эмэгтэйлэг одоо миний стандартын хүн бэ гэж хардсан бэ. Бас айгүй олон охтууд хүлээж аж магадгүй байгаа шүү дээ. Юус хүлээж байгаа юм байхгүй. Байхгүй яа. За. Сонирхолтой, тань сонирхолтой байх. Тий яа тэгэхээр ийм байна. Нөгөө яалч аргагүй ингээд нөгөө ингээд одоо манай ингээд доод үеийнх ингээд ярих юм бол тий та нар олж штэ. Тэгэхээр чин нөгөө нэг одоо үеийн залуучууд маань ямар байр суурьтай байгаа бол тэр үзэл болно л гоё сонирхолтой байна. Минийхээр яг хардаг зүйл нь гэвэл нэгдүгээрт хүмүүжлэгдэх зүйлийг хардаг. Тийм. Тэр бол яг насан туршид дагж яадаг, яг сүйдэр шиг дагж яадаг зүйл нэгдүгээр.
Хоёрдугаар хүний нүд гэдэг амар зүйл. За. Би нүдтэй амар тулж ажилладаг. Ааха. Нүд нь хизээж битгий худлаагүйгээсэ гэж амар хүсдэг. Ягаад гэвэл одоо тэр зүйл чинь амар ингээд мэдрэгддэг. Ааха. Надад л амар мэдрэгдэг. Бос хүмүүсийн тэгдэг л баг л та. Одоо удацсан хосууд мосуудыг харахад үг хэлэхгүй үлдэр нэг ингээд авчихвал мэддэг болчихдог ч юм уу те. Тэр шиг ер нь хүний ярьж байгаа зүйлээс нь дээрэс нь ингээд хүний нүд худлаа юм гэдэг миний аим санагддаг. Үгээрээ худлаа ирсэнсээ илүү ингээд шууд ингээд нүднээсээ шууд харагддаг л надаа ингээд амар аимшигтай санагдав. Тэгээ миний ажил зүгээр л үнэнч байгаасай. Үнэн нүдэрээ надтай ярилцаасай л гэж байна. Энэ өөрөө яг дотроо маш олон зүйлийг агуулж байгаа. Тэгээ үнэнч байдал, хайр сэтгэл, чин сэтгэлээсээ хайрлах энэ бүх зүйл яг нүдээр хэлэгддэг гэж. Жишээ шүүд бас одоо нөгөө нэг ганцхан хайр сэтгэлийн үед биш, найз нөхдүүдийн хувьд ч гэсэн байх шүү дээ. Ер нь хүнтэй харилцах харилцаан дээр гэсэн үг байна тийм үү? Тэгээд одоо тэр хүмүүжил гэдэг дээр чи хүний хандлага харагдана, нийгэмшил харагдана. Хүнийг миний бодлоолаа хүнийг хүлээн зөвшөөрч чаддаг хүн бол хамгийн том нийгэмшлийг авсан гэж үздэг. Би өөрөөсөө мундаг хүмүүсийг дандаа л мундаг гэдэг. Би найз гоё юм их юм бол вау. Гоё юм зохион байгуул найз нь дэмжиж би. Тэгж ер нь хүлээн зөвшөөрдөг. Тэгэд одоогийн нэг миний харж байгаагаар гэтээ сүүлийн үед ингээд нэлээд олон зүйлийг зохион байгуулад явж байгаа. Залуучууд амар мундаг болсон байл. Тийм ээ нөө. Амар мундаг. Би бүр тэгэл ингээд харахаар вау. Мундаг гэдэг нь ямар утгаараа сайлахгүй юм л да. Одоо соёлтой байна гэсэн утга уу? Эсвэл одоо ямар утгын ер нь ингээд аливаа зүйлийг хүлээн зөвшөөрч чаддаг болсон байл. Вау. Тийм ямар гоё. Ихтэй гэлтгүй. Вау бороо өдрийн мэд те шууд ингээд яриа өдчихдөг. Үгүй яасан бэ? Огтын танихгүй юм те? Танихгүй. Үгүй яасан мөр хэнцээ. Ийм үйл ажиллагаанд ингэж оролцвол маа найз юм билээ. Өстой гоё хэл шүү. Ваа ямар гоё нээлттэй. Тэнгүүтээ гэж яах вэ? Найз нь Солонгостой ийм юм хийд юм аа. Ийм хэрэгтэй л надад таалагдаарай. Ваа тэхийлт. Наа төвлөрдөр гэдэг. Ингээд нэтворкинг хийгээ явж байгаа. Энэ надад бүр ваа. Тэгэхгүй одоо инфлюенсерч байна уу? Хэдэн 100 мянган дагагчтай байна уу? Хэдэн сая дагагчтай байна уу? Тэ ингээд инgiga мана байна уу те? Зүгээр л ингээд нэг юм хүн гэдэг зүйлийг алдсан хүмүүс байдаг шүү дээ. Яа тэр бүр ингээд тэр магадгүй олон дагагчгүй ч байсан. Зүгээр л хүнтэй харилцахдаа нэг яруу татгаа гээл те. Яагаад байгаа юм те? Тэг нэг амьдарч байгаа нь хүнд нэг гай болооч. Тэг хажууд нь алхаа явж байгаа би гай болооч байгаа юм нэг ингээд. Айгуу тийм хэцүү энерги нь таахгүй шүү дээ. Нэр юмгүй ингэж харж мараал. Яах гэж байгаа зүгээр л би амьдрал та мөрөөрөө л амьдарч л та. Тийм шүү дээ. Бити тийм байгаасаа гэж амар хүсдэг. Тэг манай тгүүлтэр маш гоё тийм эерэг сэтгэлгээтэй залуу шүү дээ. Ярилцаад яасан чи шууд тэр нүдээс чи мэдрэгдэж байна. За тгүүлтэр танаа үеийнхэн одоо нэг Z generation гэж ярьдаг шүү дээ. Одоо үеуд танаа үеийнхэн ч одоо яг аль үе юм бэ? Z рүү ороо явчих шүү дээ. Z тийм үү? Яна танаа үеийнсэн чи би чи бүр гавлын үе шиг. Гайд юу гэнэ? Гөө. Тийм шүү дээ. Хасчаа энэ хасчаа. Манай зурглаач яг ороод байгаа нэг. Яна гэдэг. За. Одоо өөр юм асуумаар байна. Тэрний үхээр одоо хоёулаа ч оюутнуудтай хандаад гоё сэтгэлэгч штэ. Монголд оюутан байгаад үзсэн. Солонгостоос одоо оюутан байгаад үзэж байна те төсгөж байна. Тэгэхээр Монголд оюутан байх, Солонгост оюутан байх хоёр бол мэдээж ялгаатай байгаа. Хамгийн том ялгаа юу вэ? Юу олж авч байна? Монголд байхдаа саа ууж байгаад ярьж бодлоо. Монголд байхдаа яг үннийг хэлэхэд Монголд оюутан байхдаа зүгээр л жаргадаг байсан юм байна гэдгийг ойлгож байгаа. Тийм үү? Би бол тэгж бодож байгаа. За. Яг тэгвэл их хэлээрээ бүгд ингэж ойлголцдог. Тэ их хэлээрээ ингэж аливаа зүйлд оролцдог. Ээж аав нь хажууд нь байна, ойрхон байна, өвдөж шавсан ч гэсэн хажууд нь. Уучлаарай Солонгост өвдөж шавдаад ингэсэн чинь найз нөхөд байгаа ч тэр чинь өдөржингөө ажиллаж байгаа завгүй. Тэ Солонгос улсад ч юм уу өөр гадаад улсад хүний төлөө 2 цаг 3 цаг гарна гэдэг бол өөрөө маш том зүйл ахгүй. Байнгын дэ хэцүү байгаад байгаа л найз нөхдөд залгаад найз нь ингэчлээ тэгчлээ гэл энэ болгон дээр хизээч хийж чадахгүй 3 хоног халуураад ирлээ гэхэд нэг найз нь ирдэг ч юм уу те. Тэрнээс бол байнгын хүн хажууд нь байна гэж байхгүй. Хоёрдугаар гэх юм бол Солонгос улс чинь ингээд хүмүүсийн боддогоор те өдөртөө 300-400 мянган төгрөг олдог. Ваа чи мөнгөтэй. Гүү ахгүй юм чинь ингээд өөрөө ингээд маш хөрхөө ингээд одоо юу гэдэг соёлтойгоор мөнгөний өөртөө ингээд одоо нийтийн тээврийн зардал, байрны түрээс тэгээ сургуулийн төлбөр, за тэгээд одоо юу гэдгийг утасны төлбөр, за тэгээд янз бүрийн өдрийн жижиг хоолны мөнгө, дээрэс нь ингээ харан ерөөс нэг тийм жоох юм дээр ингээ
яадаг тэр бүгдийг яг өөрөө хөдөлмөрч болдог. Өглөө 5 цаг тусдаг. Оройн 6 7 хүртэл хүсээ гаргаал. Тэгэл олоод тэр мөнгөөрөө ингээд суулт юм л байна. Гэтэ нэг манай Солонгос захирал маань хэлж байгаа юм. Солонгос улсад суралцж байгаа гадаад оюутан тэр тундаа Монгол оюутнуудыг би бүр ингэдэг гэж байгаа юм. Яад? Яагаад бол дөнгөж 17-8 настай хүмүүс 10 жилээ төгсөөд те аав ээжийнхаа нэг гэсэн хийжсэн хүүхдүүд энд ирээд хилээч мэдхгүй ингээд цагнуулан барин те бүр октод ингээд 0-д орц ингээд уйлаад ингээд гарч ирсний ажил хийж байгаа шүү дээ. Ингээд уйлаад тэгэл бүгдийн те хэр хэцүү л байгаа шүү дээ. Тэр бүгдийг даваад ингэж яхад Монголд байгаа хүмүүс те Тэс 20 цаас хэлж шүү дээ. 30 цаас хэлж шүү дээ. Чи өнгөтэй өстэй тий. Нэг окей тэгээд юм батхгүй. Тий тэгээд тэрийг зээлээ тэнгуут нь дараа нь дадаа нэг найз минь байсан байхгүй. Би 30 сая төгрөг зээлсэн юм аа. Тэр чинь 30 сая төгрөг олохын тулд нэг цаг ингээл буудлын ор татчих байгаа шүү дээ. Хөлсөө гараад татчих байгаа шүү дээ. Тэгсэн чинь найзд нь одоо яг ингээд хэрэгтэй болчиход ядаж нэг кофе аваад уугалт тий. Тий. Ядаж нэг хичээлдээ хэрэгтэй нэг юм аваад авгалт тийм үстэй. Энэ хүүхд чинь ажиллаж байгаа хөдөлмөрлж тэнгуут найз нь байсан байхгүй. За сүртэй штэ өгшөн чи одоо нэг цаг хүрхгүй мөнгөстэй. Чи нэгүрээ нэг 2 пи аваад дууцсан гэж бодчихгүй. Тэснэ өгөхгүй л гэдгийг хэлж байгаа юм шүү дээ. Ямар амар соёлтойгоор бүр дээр тий. Байдаг. Гэтэ манай энд байгаа оюутнууд амар ирэмгүй гэл. Тэгэхээр үнэн шүү. Өөлөн ингээд уйлаад бүр ингээд мэгтлээ болж байгаа л 10 минутын дараа ингээд гарч ирэл үргэлж зөөгч игээл. Манай тя нууц биш бол ингээд чамаач хүмүүс ингээд айгүй гоё ингээд дандаа тийм гоё джентльмен залуу тий. Дандаа л гоё контент бүтээгээл дандаа л жаргаар яваад идэв шаардж байгаа шүү дээ. Ер нь хар бар ажил хийд юм уу? Энэ гар урууч юу нэ тийм ажлаа хийж үзсэн юм уу? Сламснаа нэрэмэдөө ирээд дүүдний таньдаг нэг чамаатан байхгүй. Нэг таньдаг хүн байгаагүй. Анхнаасаа бүр тогтоосоо баг. За би тэгээд хамгийн анх нэгтэй сонирхолтой болов уу яах вэ ярьчих болов. Яа штэ гоё штэ. Хамгийн анх би ингээд хөдөө сургууль дээр ирж байсан. За тэгээд Солонгос амьдрал амар сонирхолтой анх Монголоос жоохон мөнгөтэй ирсэн. Тэгээд тэргээр ингээл болгоол ингээл амьдардаг байсан. Таньдаг хүн байхгүй жоод одоо манай ээжийн төрсөн ихт гээд тэр хүнийхэн таньдгийн найз нь тэнд ингээл ингэж ягаад нэг арай гэж нэг юм шиг дамагдана. Тэр нь манайх сөвлөөс 2 цагийн зайтай. Хитикээс суугаад тэгээд энэ сөвл ягоосоо дахиад 2 цаг явжиж 4 цаг тийшээ явна заяа. Тэгээд тийшээ очих зардал нэг 30,000 болдог. За тэндээ 2 хоног ажиллаа хийж хагаад оройн ингээд ирдэг. Ирж очин 60,000 вон, өдрийн нэг 90,000 воноор ажилладаг байсан. 180,000 воноос. Тэгээд 100,000 вонтой тэргээр 7 хоног ингээд амьдардаг байсан. За тэгээд сүүлд ороод ирсэн. Нэг найз маань байдаг байсан байна. Ерөөсөө нэг олон найзтай байгаагүй. Тэгээд нэг л найзтай байсан. Таньдаг тухайн үедээ. За тэгсэн чи яасан бэ гэхээр маа найз чинь өөрөө ингээд ганцаар амьдардаг ч гэсэн. Би ингээд чимдамаа чараад ирсэн сүүлд сурахаар. Таньдаг айл байхгүй. Найзтай цуг амьдрах шүү дээ. Цуг амьдрах гэдэг юм. Гэтэ нэг хэд хоногод манай хүн чинь өөр ингээд найз хүмүүхэндээ болдог ч юм уу. Бас тустай амьдралаа шүү дээ. Тийм, тустай амьдрал байгаа. Би ингээд хүнд гай болморг байгаа шүү дээ. Тэгээ чимдамаа чирээд хэлж сайн мэдхгүй. Тэгээд яг тэрийг бас мэдрээд байсан мөртлөө явж чадахгүй. Гэтэ манай яг Солонгостойгоо зарим хүүхдүүд үдсэн байх үзег хүмүүс ч байгаа. Гэтэ чимдамаа чирэл саунд хонд өдөр байсан. Тэгээ саунд нэг 2-3 хонжсэн өдөр байгаа. Тэгээ саунд дотор чинь чихтэй тэгэл хувцахгүй. Тэгээ чимдамаа тэр саундын юунд орхичаал тэгэл саундаа ингээл өдөр хоног өнгөрөөгөө писийн хонжсэн. За тэгээд кушион байдэн штэ. Ерөөсөө энэ 3 см-ийн юу хантай. Хүн хөрөхөд сонсогддог. Ороод нэг бөөдөнтэй өөр юу ч байхгүй. Тэгэл тэр ингээд нийтийн галт тогоотой. Тэгэл галт тогоонд нь ороод за нэг бас нэг 3 хоног ажиллачлаа тий. Тэр бол яг барьцааг 250,000 вон ч юм уу тиймэрхүү л байгаа шүү дээ. Тэгэл за нэг хоол игээд ичигээл нэг шүүрэн онгоолгоол нэгэл шууд ингээл жом сак гэлгүүд тий. Хүний ингээд хоол хийж идэх тэр эрүүл мэнд ингээд хамгийн сайн хангалттай байх ёстой. Тэр газар зүгээр жом ингээд харилын тагмын асууж шүү. Йоо шууд нүдэнд яж байгаа аим фантастик бодож байна. Йоо. Тиймэрхүү үед байсан. Тий одоо л тэгээд яг хангааныхаа хажууд өссөн газараа бүх юмтайгаа ойрхон тийм газар ганцаараа тэгээд сайхан амьдардаг.
Тэгвэл маш олон бүр анханасаа эхлэхээс ахуулаад мэдээж миний хувьд ч гэсэн дартан байгаагүй л те. Хүн болгоно л яг иймэрхүү янз бүрийн өөр өөрсөндөө тохирсон юмыг туулаад гарсан баг. Манай яг бас тэгвэл хүмүүс бас би ч гэсэн ингээд те контентээр нь л харж штт ингээд гоёор нь л хараад штт. Цаана ямар амьдрал туулаад байгааг нь мэдэхгүй байна те. Яг Солонгост ирээд одоо түрүүний ярьсан ч одоо ингээд яг ийм сэдв рүү орсон дээр асуумаар санагдаж байна л да. Хамгийн сэтгэлээс гардаггүй бүр ингээд уйлчмаар шантарж исэн үеийг бодох юм бол яа гэх юм бол нөгөө яг ийм үеиг дээр явж байгаа хүмүүс иш магадгүй л дээ. Тэр хүмүүс бас мотивацлах юм болов тий ойлгох нэрээ. Басан амар хэцүү зөндөө байсан. Тэр дундаасаа одоо ингээд бодоход одоо ингээд тэгэхгүй юу? Би ингээд хүнд амар их тэнтгий хүн. Тэгэхээр би ингээд нэг найзтайгаа 6 сар хамт амьдарч үзсэн те. Ингээд дотор ирнээс эхлээд ингэдэг ч юм уу. За тэнгууд маа нэг найз юу гэдэг юм те. Эхлээд нэг бизнесийн санаа байна гэд. Хоёлаа ингээд ийм оруулж ирээ. Гэхдээ тэрийг нь хэлчихвэл бас болохгүй л байна л да. Монгол хэл ийм оруулъя. Манай урдаас ингэчээд тэрийг айгүй хөдөлгөөн төгс. Эхлээд 8 сая төгрөг зөөлээд 8 сая төгрөг өөрөө. За тэрийг 11 болгох гэж. За дараа нь 16 сая хоёлаа ийм. За. За тэгээ өгсөн чинь тэрийг 19 сая болгох гэж. За окей болж шүү. Тэгсэн чинь одоо ингээ Японд ингээд нэг юм цунами юм болд нь шүү дээ. Машин руу ингээ жоох ус орсон л алдчихдаг. Манай мен Япон очиж. Хоёул нэг 50 сая төгрөг нэг жаа нэг машин. Хоёул 2 машин оруулчих. За. Тэг нэг 20 сая ашигтай. Би тэгээд миний ингээ банкны лимит 20 сая. 3 өдөр 12 мөрөнгө 20 сая би хүнээс зээлээд өгч байгаа юм. Бүр хүнээс зээлээд. Яа за. Тэр амар итгэж штэ чи тэр. Тэгээд хамгийн гол нь тэр нь гэрээгүй. Манайха мөн зээлэхдээ заавал гэрээ. Заавал гэрээтэй мөн зээлж явах ёстой шүү. Гэж хүсэж байна. За тэгээд би 48 сая төгрөг зээлжсэн баха. Монгол мөнгөөр юм байна те. Тэгэхээр тэр чинь хэдэн өдрийн ажлын мөнгө ёо. Тэ. Ээжийн төрсөн их ч мчижсэн ингээл гойгаал. Боо юм болцсон. Тэгээ яасан бэ гэдгсэн чинь нөгөө нөхөр чинь сарын хугацаатай ингээ тэгэл ингээд машин ороод ирсэн шүү хандаа гайл дээр байна одоо ингээд уршаа хилроо гэж юм дэж дээ гайл дээр жоох юм хэрэгтэй ингэж юм дэж дээ энэ чинь нөгөө татвар матвар энэ дээр л байдаг юм байх би тэр мэдгүй тэр чинь өөрөө нэг бизнес хэлээр явцсан окей бараа гэдэг тэгсэн чи тэгэл алга болчихдээ тэгсэн ороод гайл дээр ороод ирлээ гэж ярьчаал алга болчихсон алга болчих. Тэгээд би хэлээд за минь би чамд ингээд надаа ихтэй амгийн амир хэлжсэн би ингээд манай зөвхөн тэр залуу юу? Манай зөвхөн гизэн байгаа хүүхдээр хамгаалъя. Яна тэгж болтыг ямар амир юм бэ? Тэгээд энийг сонсож байгаа магадгүй. Oh my god. Тэгж авч ирсэн баггүй. За. Энд чи хүний чинь сэтгэл шүү дээ. Тийм шүү дээ. Тэр нэг бицхан юм. Үгүй гэл. Гэл. Тэгээ байхгүй болчихсон. Тэгээ байсан чи ээж залгаа. За. Гэл. Бичмэр өрөвчсөн цаа. Боо амьдрал ингэ амар тийм. Ингээд ээж залгаал. Байна нэ чи ингээд байж л өндөө гэдгсэн чи. Манайх ингээд яг үе удмаар ингээд нэг хүнд үзлээс яваад байдаг. Тэр хүнд үзсэн чинь төгөлдрөө. Миний хөө яац юм гэдэг чи. Яасан яаж гэсэн чи. Үзүүлсэн чинь чиний ингээд солонгост хандрал бүтэхгүй байна. Чи ингээд хухаа осон байна гэж. Яна. Ямар амар мэддэг хүн бэ гэхдээ. Амар. Тэгэл чи хэлээг байсан үстэй ер нь. Юу ч хэлээгүй. Ээж мэдрээл тэгээ. Ээж гэдэг үний зүн санаж амар илүү яах вэ? Тэгэл би чи ингээд нэг дотор анхаа шатан дээр суудсан. Өрвийцсэн гомчтой чи сахал махлаж аваагүй би ингээд яах вэ гэж бодолд орсон. Хүнд орцууж ашиг те. Яаж яах дээрээс ингээд хүнээс мэдээ. Хүнд итгэл гэж бүр ямар амар хүнийг ингээ алддаг юм бэ гэдэг тэр өндөр найздаа гомдоо тэгээд эмхтэй эсвэл нэг уйлчихсан гэж бодлоо те. Гэтэ уйлдаг үсттэй. Уйлах баха. Гэтэ би нэг уйлах гэхдээ уйлах гэдэг ярьсан дээр нь сэтгэл зүйн амар том асуудалтай бол би сэтгэл засалж шүү очдог. Сэтгэл зүйч шүү. Энд авч ирсэн үү? Авч ирсэн. Яасан. Маш олон удаа авч ирсэн. Маш олон гэдэг нь нэг удаа очингууд за дараагийн удаа ирэхдээ чи им ирээрээ гэдэг надад даалгавар өгдөг. Тэг чи ингээд шийдвэрлэхгүй байгаа асуудлаа бичих. Тэгээд дараа нь өдөр за бичсэн дараа чи ингэх юм байна. Энийг ингэчих. Сэтгэл зүйч сэтгэл засалч гэдэг юм бол ямар нэгэн шийдвэр хэлж өгдөг. Тэг амьдралд арай өөр үзгөөс ингээ харуулж өгдөг. Амар мундаг.
Яасан мундаг юм бэ яа. Би бас яг сэтгэл зүйч шидар дээр бас хандчихсан л да. Тэр хүн болгоо энийгээ нэг ил ярьдгүй шүү дээ. Гэтэ энэ хүртлээ бас ингэж гоё уулзж ярьж байгаа ч үнэхээр баярлж байна. Яасан гоё бүр ингээд бүх юмыг ингээд чи өөрөө бас яг ярьдаг шиг юм гоё сэтгэлээсээ ингээд яг манай их чинь болохоор яг бас нэр өөрөө товчхон хэлэхэд би чинь жүжигч чинь. Тэгээд яг манай мэрэгжлийнхэн чинь ингээд бас ингээд сэтгэл хөдлөл ихтэй бас яг чам шиг ингээд бүх юмд яг юм сэтгэлээсээ л ханддаг л ахгүй юу. Тэгэл нөгөө нэг ингээл асгасан сэтгэлээр нь ус цацчих юм бол навс ундаг. Унахаараа бүр амар даван болдог. Яг тийм л стайл. Тэгээ яг чамаа яг тийм үед бас ингээл яг ингээл нэвжлэх нь л ингээл бас байдаг юм байна. Уйлын бизнеснээс амьдрал жоохон иймэрхүү яриа орсон дээр ярьчих. Тийм. Амттай байх бах гэж бодож байна. Тэгээ бас нэгэн л сэтгэлээ дэлгэж байгаа юм чинь. Уйлмаар уюудыгаа ер нь эрэгтэй хүн чинь уйлдгүй штэ гэж тэгээд идэв штэ. Тэгээд одоо та хэд ч гэсэн одоо яг тэр юмар л явдаг үстэй байсан баг тийм ээ. Одоо өөр болцсон уу? Уйлмаар байвал одоо түрүүн хэлсэн чи одоо сэтгэл зүйчдэр очиод ингээ асуудал шийддэг шиг ингээ гараад ирсэн. Хэрвээ одоо гаргаж чадахгүй байгаа өөр хин юм байвал яхан яг чамшиг яг ийм ингээ залуучууд те бит хоёрыг үзэл байж байгаа. Чи тэр найзуудтай ч юм уу ингээл эрэгтэй хүний хувьд одоо манай багаас нь ингээд ээж аваад ч гэсэн тэр хүн гэдэг юмар өсгцэн байдаг байхгүй. Яг би ч гэсэн ерөөхдөө өөрөө тийм байсан. Тэг ингээд би ингээд амар бүр хэцүү бүр ингээд дотор бухимдаад ингээд болдгоо. Ерөөхдөө манай Монгол улсад одоо нэг жоохон муухай нэрхэд амиа бол гэдэг зүйл чинь гадагшлуулж чадахгүй байгаагаас ер нь бол холбоотой шүү дээ. Ойлгохгүй, ингэхгүй тэхгүй гэх. Тэг бүр ингээд дотор ингээд бүр бачимдаад болдгоо. Ингээд бүр ингээд ойлмаар санагдаад болдгоо. Бүр дотор хин нэгэнд нэмэр санагдаад. Тэгээ би ингээд 0 сууж байхдаа ингээд 0-гаа цаасыг харчихсан байхгүй. Ингээд цаасаа ингэж аваад бүр ингээд ойлмаар тэгээ энэ дээр ингээд дөлөмсөө гармаар штэ. Тэгээ би шууд тэр яг тэр бодож байсан яг тухайн үедээ шууд цаасаа аваад өөрийнхөө одоо энэ паскныхаа уртлынхаа кермад тэгээд сэтгэл хас чимчтэр очоод ширэн дээр гаргаж таваад би одоо бүх зүйлийг яриад ойлмаар. Би энэ цаасыг хараад би энэ цаасан дээр дөлөмсөө тусаа гэж бодож байсан. Би тань ингээд бүх юм ярьж болох уу? Очоод тэрний дараах мэдрэмж нь ямар гоё шүү дээ. Нэг энэ дотроос нь юм ингээл пүт гэж аваа ийцсэн шүү болох уу? Тэгэн шүү дээ. Тэгээд манай сэтгэл засч юмшдаг даахгүй. Надтай ингээд шууд ингээд чөлөөт ярьж байгаа төгөлдрөө. Чи ингээд надтай харилцахтаа хүнд ингээд хүнтэй ингээд ярилцахтаа фильтрт ярьдаг гинэ. Ер нь хүнтэйгээ чи надтай ингээд тэдний үеийн фильтрт ярьдаг. Чи яг өөрийнхөө яа. Чи магадгүй мундаг хүн байж болно. Чи магадгүй арчаагүй зүйл гарсан байж болно. Тэр бүгдийг чинь би сонсож бай. Чи зүгээр ямар ч фильтргүй байл. Тэ? Би бол ийм зүйл дээр арчаагүй байсан. Намайг уучлаарай. Тэ уучлахгүй чадахгүй байсан юм уу би тэр хүнд хэлж. Би ийм зүйл дээр арчаагүй байсан шүү. Уучлаарай намайг. Тэ? Гэтэ би энэ зүйлийн төлөө ингэж хичээж байгаа шүү. Дэмжээрэй намайг. Ямар гоё юм бэ. Магадгүй нөгөөдөг чинь ингээд сэтгэл зүйчний үлдгээс харах юм бол яг хаа ингээд нөгөө ажиллаа яаж байгаа ч гэсэн эсрэгээр нь бодоод үзэх юм бол өөрөө өөртөө нь ажилуулад шүү дээ. Тий. Өөрөөс нь ингээд уучлахгүйлаад өөрөө яриулаад чиний эн чинь болж байгаа эн чинь болохгүй байгаа шүү гэдэг ингээд дотроо ингээд бачимтал ингээд яриа тий. Одоо ингээд бас л нэр хүний л амьдрал юм чинь хэцүү зүйлүүд байгаа. Алдаж унах ч юм уу тий. Магадгүй миний ингээд амьдралдаа эр хүн байж болохгүй одоо юу гэдэг юу гэх тийм нэг тиймэрхүү алдаа гаргасан зүйлүүд байсан. Байгаа шүү дээ. Өөрийгөө ингээд цогчмоо санагддаг тий. Хинч байгаа. Тийш үү хүн болгон чи 10 болох шүү. За тэгвэл хоёулаа өөрийгөө олоод өөрийгөө бас ингээд өөртөөгөө ярилцаад өөрийнхөө төлөө алах юм хийж байгаа. Театрс баяр үргэлжлэх үү. Мундаг байна нэрэ. Яг чам шиг мянган залуучууд яг ингэж өөрийнхөө төлөө яваасаа. Тэгвэл эрэгтэй эмэгтэй гэх хүсийн ялгаа байхгүй. Хүн гэдэг утгаараа магадгүй энэ эмэгтэй хүмүүс ч гэсэн мэдхгүй чадахгүй юм зөндөө байхгүй. Ялангуяа нөгөө нэг би бас ингэ сонсч байсан. Эх орноосоо хол байгаа хүмүүс ийм сэтгэл зүйн асуудал орчдөг гинэ жилээс дэш болчих юм бол тэр нь бүр нөгөө нэг ээж аваасаа хоол энэ соёлын ялгаа малгай гэж тэрийг өөрөө мэдэхгүй тэгэж явж байгаад ер нь бол юм борцсон байдаг юм байлээ. Тэгэхээр ер нь бол бас сэтгэл зүйч мэрэгжлийн онцлогч нь л энэ дээр л баггүй тий. Одоо хоёлаа жоохон өөр юм яриагаа хөрвүүлээ. За тэгэхээр манай диагчин хүмүүс одоо за оюутан гэдгээр нь мэдчихэж байна. Контент бүтээгч гэдгээр нь сүүлийн үед чамааг нөгөө нэг юм чин сайдын яаманд тий. Би одоо бодтол гэхдээ манайхан ч нэг юм яриа байгаад байдаг шүү дээ. Аав өөрийн хаалгаар орсон юм шиг биш үү гэдэг. Тий. Энэ ингээ яг ямар наам ингээ тий. Тэгэхээр яагаад ер нь тэнд ямар учиртай яг юу идэх юм? Яг одоо өөрийнхөө ажлын яг дэлгэрэнгүй одоо листэ танилцуулаач. Бүгд нэг Солонгос улсад байгаа 60-70 мянган хүн байгаа.
тэр хүмүүс маань ерөнхий яг гол мэдээлэлээ одоо юу гэдэг нь те хөдөлгч монголчууд ч юм сайт. Дээрэс нь яг ийм төрийн иймэрхүү мэдээлэлээ элчин сайдын яам консулын хэлтсийн пэйжүүдээс авдаг. Ерөөдөө тэр газар ажиллаж байгаа хүмүүс тэр бүгдийг бахархдаг, маш мундаг сэтгэлээрээ ажилдаг. Тэнгүүд зүгээр л элчин сайдын яам консулын хэлтсээс маань за бид нарт нэг иймэрхүү контентыг хийх нь ер нь зөв юм байна гэсэн анхны саналыг тавиад зөв. Тэгээд чадахгүй ч гэсэн би тий чадна л да. Гэтэ нэг тийм өндөр зэрэглэл биш ч гэсэн зүгээр л Солонгос улс болж байгаа магистрийн оюутан тий миний чадварыг үнэлээд бас нэг контент бүтээгч байна гэдэг талаар нь хараад за ингээд иймэрхүү бичлэгүүдийг ингэж хиймээр надад хөлдрөө ингэмээр байна. Тэгээд бүх үг үсгийн одоо юуган дээр олонгод манай хэд маань бүгд ингээд тулж ажилдаг. Тэр чинь бид нар бол зүгээр ингээд бичлэг ингээд хийжтэй шүү дээ. Ингээд ингэсэн бай гэх тий. Тэр тийм байдаг юм. Одоо ард иргэдэд хүрэхгүй байгаа тэр мэдээллийг контентоор дамжуулж хүргэх зорилготой. Ямар гоё юм бэ? Гэтэ элчин сайдын ямчийг ажиллаад юм уу? Юу хийж байгаа? Хөөх юм бэ? Хүмүүс ихтэй тэгээд гэдэгтэй дээрээ ингээд хитгүү л гэсэн одоо муугийн хараад байдаг шүү дээ манайхан чинь. Тэр манай одоо тэр зөвхөн ингээд амаараа ярьдаг сайн бацхан уу? Хэмжлэл гэдэг нь ингээд царай гардаг. Нөгөө контент нь болохоор сайн бацхан уу? Шинэ тэг мөрөм шинэ байна гэдэг ингээд юу байгаа ш. Тэр маань Монголын үндэсний телевизээр хүртэл гарч ирсэн. Ямар гоё юм. Гэтэ тэрийг би бас харсан байна. Тэгээд ингэж шийдвэл бас айгүй олон хүмүүст мэдээлэл нь гоё хүрх юм байна гэдэг. Тэр бол бас айгүй зүйтэй санагдсан. За эргээд дараагийн одоо нэг яриа маань юу гэхээр ээж аваагаас сангалээ тий. Ер нь бол тэгэхээр ээж аваагаа санаж байгаас ингээд энэ дэр гэрээхэндээ ингээд одоо ингээд санийх шиг юм зөндөл олон янз бүрийн жижиг том асуудлууд тулгарч байгаа. Тэр болгон дээр хэлэхгүй л байгаа шүү дээ. Ер нь энд байгаа оюутнууд чинь бас тэрний төлөөлөл нь л манайд яа штэ тий. Тэгэхээр ер нь аавдаач тийм үү, ээжтэй ч юм уу тий. Одоо ингээд нөгөө юу гэдгийг бодхоо би яг яах гээд ингээд нэг асуух гээд байгаа юм бэ гэдсэн чинь чи саяхан нэг бид нар ингээд оролцож байгаа хүмүүсээ судалдаг байхгүй юу? Тэгээд ингээд юугаар ч аккаунтуудаар ч аялал ингээд юмнууд юм хийсэн чинь ааваараа бахархсан нэг тийм юм оролцсон байсан. Тэгээд надад маш тийм сэтгэл хөдлөөд аавыгаа ер нь бас ингээд магтаад ч юм эсвэл одоо ямар нэгэн хүн хэцүү юм болоход ээж аваагаа бас хэр боддгийн те. Тэг тэрнээс жижигхэн хуваалцаад тэгээд хоёулаа хэцүү бишээвэл аавдаа зориулаад нэг шүлэг уншуулж болохоо гэж бодоод яагаад гэх юм бол манай яачин бас гоё хөтлөгч хийдэг штэ тий. Тэгэд манай энэ контентэнд оролцож байгаа хүмүүс болохоор ямар учиртай тэгэхээр ер нь Солонгост байгаа урлаг соёлынхан. Тэгээ бусдад бас маш гоё үлгэр үзүүлдэг тийм контент бүтээгч нар эсвэл гоё ингээд ямар нэгэн амжилт олдтой спортын одоо тамирчид ч юм уу хин нэгэн хүн тэр хүнээс ямар нэгэн байдлаар мотивац авдаг тийм хүмүүсийг урьж оролцуулаад тэгээ тэрийг урлагийн ямар нэгэн төрөлтэй холбож байгаа юм л да. Тийм тэгэхээр бас яг тэр аавынхаа талаар яриана гоё хуваалцвал аав нь ямар хүн байдаг юм бэ? Манай аавыг Мэргэнбаатар гэдэг хүн байдаг. Манай аав бол миний амьдралдаа харж байсан хамгийн мундаг эр хүн. Хүн болгоны хувьд аав нь тийм байдаг бах. Тэгээд одоо эрэгтэй хүн ээж амтай байдаг тийм ярьдаг. За би ингээд их суглаад төгсөөд тэг ингээд ирээд байнга л ээжтэй яриад ингээд ээж юм байна аавыгаа мартчихдаг гэсэн байхгүй. Манай аав залангууд уцын аавгүй дээ ахгүй юу байна. Манай аав болохоор яг үндэ маш ингээд төлөв дараахан. Надад ингээд юу ч хэлдэггүй. Хэлжсэн удаач байхгүй. Надад яг хоо энэ ингээд төл төлөөр өөр ч гэсэн ингээд юм хэлж чадахгүй ингээд ээжид хандаал хүүдээ хэлчихэж гэж боддог. Тэгээд сарын 20 хоногт нь ажиллаад 10 хоногт нь амарч байгаа гэсэн тэр үдүүд зүгээр байдаг. Байнга юм хийдэг, ингэдэг, зураг зурдаг, гитар тоглодог, сонцглоороо ингэдэг. Урлагийн гоё мэдрэмж. Хизээж төгөлдрөө чи гэсэн чанга хизээж дуурсан. Би бүр амлаа. Яасан гоё. Амьдралдаа ганцхан удаа л гарч ирсэн. Доктор ангийн 100. Яагаад? 7 сарын 10-ны өдөр. Бүр ямар санаж байна. Амьдралдаа ганцхан удаа. За. Яг тэр чинь тэгэл чиний л буруу л байсан. Миний л буруу. Яг чиний л үгэнд нь ороод байгаа тий. Гэхдээ яг тэр
үнэхээр амьдрал маань ганцхан байсан болохоор би тэр өдрийг л мартдаг. Яг тийм хүн байдаг. Би ингээд ээжтэй хайртай шүү. Ээж их өрсөний баяртай ээжтэй хайртай гэлээ тэглээ. Энэ бүхний ард маань аамаа л гэж байнгын аав гэдэг ямар амар дүнлэг одоо ингээд сүүлийн үед би хэлсэн шүү дээ ээжчүүд алгаад би ингээд аавыгаа санаадах юм аа гэж. Яагаад юм бол те. Тэгэл аавыгаа харахаар л хайр хүрэл ингээл амьдралын төлөө ингээл миний хүү яаж ийн ээж ин гэл санаа зовол миний хүү бити загнаараа гэл ингээл аавыгаа харахаар л хайр хүрэл. Аавда маш их хайртай гэж ээжтэй хайртай гэдэг үгийг зөндөө хэлжсэн бол аавда тэгж хэлж байгаагүй намайг ч уучлаарай гэж хэлмээр байна. Гэтэ аавда амар их бодсон юм байгаа. Аавыгаа амар очиод амар гоё тэрмээр байна. Аавда зориулж дуудуулж өгмөр байна. Тэгээ хамтдаа их юм зөндөө байна. Тэгэл аавар амар бахархдаг. Аав ээжээ санаж байна тий. Амар санаж байгаа. Энэ зэ очих Монгол. Одоо нэг 11 дараа. Ямар гоё юм бэ? Дуудахгүй болцсон шүү дээ. Хоёлаа тэгвэл аавда сайн ингээд гоё өөрийнхөө үгээр хэлж байгаа юм чинь. Шууд интернетээс хайж агаад гоё энэ чинь шууд чөлөө тэм чинь. Тэгээ би гоё ай тавь. Тэгээ мэрэгэн маань өөрийнхөө дуу хоолойгоор тэр хайраа, тэр гоё мэдрэмжээ хуваалцах үү? Тэгэх үү. За тэгэх. Би аавынхаа эгэлхэн нэг инээднийхэн цаанаас их шиглэж үсэрсэн тод оч. Эрмиг явсан залуу насныхын наагаас эмтэрч унсан ширхэг цог. Би аавынхаа нүднээсээ нуусан нандин хүслээсэн зүрхэнд нь буусан үнэт эрдэнэ. Зүрлэгт туулсан зовлон үнгийг нь зөөлөж асгарсан инээд баяр. Би аавынхаа орхиод л ирсэн эгэл нэгэн дүрхийг нь олоод л амьдэрсэн зол жаргал. Орчлон зохиосон гэгийн дууных нь отхон нэгэн содон аялах. Би аавынхаа хойчийг хэрэгцүүлсэн уужин бодлоос нь ховхорч үлдсэн голч ухаан. Ханхар дулаан илбэг өврөөс нь хагдарч ургасан амин заяа. Би аавынхаа эдэс бүхнийг нь шингээсэн элэглэж дуусахгүй маргааш энэрл хайр ухааныг нь өвлсөн эцэс төгсгөлгөө үргэлжлэлээ. Ваа. Аавда хайртай шүү. Яа юм бэ? Хаяасоо юм бэ? Аав нулимсаа ингээл хөцөх баха. Сансаасаа. Сансаа. Аавда заавал үзүүлээрэй за. Харин тасал. Заавал явуулна шүү дээ. Яаваа гэж. За манай Зя. Маш их баярлаа. Мэдээ ямар гоё юм бэ? Ингээд тэр гоё сэтгэлийнхээ өөрийнхөө бас энэ гоё аавдаа зориулсан сэтгэлээ хуваалцаал, үзэл бодлоо хуваалцаал үнэхээр баярлж байна. Тэгээ яг чам шиг олон солонгос сурч байгаа залуучууд байгаа. Тэгэхээр миний дүү бас үздэг хүмүүс ч гэсэн байгаа шүү дээ. Тэр залуучуудтай миний дүү юу юу гэж хэлмээр байна? Нэг юм дотроо боддог юм байдаг штэ. Одоо ингээд бодох нь ер нь үеийнхэн залуучны гоё хандаад. За манай солонгос суралцж байгаа залуус маань альваа зүйлд шантрахгүйгээр энэ хүртэл явсан та бүгдийг хичээснийг маш их мэдж байгаа. Өдрөөлгөн хэцүү зүйлтэй тулгардаг байх, өдрөөлгөн асуудалтай ч гэсэн тулгардаг байх. Гэхдээ бити бууж өгөөрэй гэж хүсэж байна. Заавал та аливаа зүйлийн манлайлагч байх шаардлагагүй. Хизээч би тийм байхыг бити хичээгээрэй. Та өөрийнхөө амар мундаг байгаа. Тэгээд дээрэс нь сэтгэл зүйн асуудалтай болсон ч гэсэн тэрийг буруу зүйлээр арх тарсч юм иймэрхүү зүйлээр бити гаргаарай гэж маш их хүсэж байна. Тэгээд тийм асуудалтай бол мэрэгжлийн хүн дээр нь сэтгэл зүйч рүү очдог ч юм. Зөвхөн сэтгэл зүгээ ингээд нэгдүгээр засахаас гадна хоёрдугаарт эрүүл мэнд гэдэг зүйлээ бас та бүхэн заавал бодоорой. Хүний нутагт нэг мөнгө олгож байгаа гэд нуруугаа гимтдэл хөл гараа шалбартал бити тэгж ажиллаарай гэж хүсэж байна. Тэгээд сурлага хөдөлмөр ажил энэ бүх зүйлд чинь хамгаас том амжилт хүсье. Гоё юм бэ. За яг дүүдээ эргүүлээд энэ бүх юм ингээд хэлмээр санагдаж байна. Тэгээд
манай контенттаас хамтарч ажилладаг газрууд байгаа. Тэгээд контенттаа хамтран ажиллаж байгаа хамтран ажиллагч байгууллагуудаа алдаршуулсан зорлъё. За хамгийн эхлээд манайхтаа ингээд энэ байгаас ойрхоноос эхлэе явчих. Тий. Эсвэл эндээс эхлэх үү? За хамгийн эхлээд болохоор яг энд байгаас эхлэе явчих. Монголын оюутны академи гэж байдаг шүү дээ, тийм ээ? Хадмаатар багштай. Тэгээд яг тэрний ингээд франчайз аваад ингээд Солонгос улсад бас аль биесны одоо үйл ажиллагаа явуулдаг юм салбар нэт юм байна. За тэгээд энэ салбарын хамт олон маань анхтаас хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр чинь зөндөө олон хүүхдүүд байгаа шүү дээ, тий? Сурж байгаа жоохон 10 жилийн дүнэр нь. Тэгээд тэдний ингээд оюун ухаанд нас ингээд юм гоё үнэтэй хувь нэмэр оруулдаг энэ байгууллага бас байдаг. За мөн дээрэс нь түрүү минийд үйлсэнчлэн нөгөө эрүүл мэнд хамгийн чухлаа гэж ярьдаг шүү дээ. Конгон бом буюу үндэсний даатгалд орсноо манайхан ч даатгалсан гэж ойлгоод байдаг шүү дээ, тий. Өөр даатгал байдаг юм ээдүүд. Өөр авахгүй шүү. Хийх шүү. Тгий да. Нэр шилбэ даатгал гэж байдаг. Яа энийг бяцхан зур мэдээлэл хэлчихэд оюутнууд маань ингэж боддог юм байлээ. Би өөрөө ч нэг тийж боддог гэсэн гоё. Ингээ пом байгаа юм чинь булчин гэж бодоод идэг чинь нөө пом авахгүй зөндөө олон үйлчлэгээ байдаг. Дээрээс нь гинт олгоодох ч юм уу, гинт хөл гараа хугалах ч юм уу. Нөө эмнэлгийн 6 цагаас хойш ингившил буюу түргэнээр очих юм бол пом нь үйлчлэхгүй. Тэгэхээр шилбэ даатгал буюу нөгөө помоос гадна хувийн нэг пом одоо улсын даатгалтай хүмүүс нэг 10,000 ч юм уу төлдөг юм байлээ сар болгоо. Энийг бас судлаарай. Тэгэх юм бол нөгөө нэг эргээд төлбөрөө буцаагаад авчдаг гэсэн үг. Иймэрхүү даатгалуудыг хийж өгдөг Samsung даатгалын Color гэдэг энэ мэгтэй бас манай энэ контенттай хамтран ажиллаж байгаамаа. За дараагийнх нь одоо бэлгэнүүд өгнө. За энэ болохоор K-Butra гэдэг Солонгосоос Монгол болоод Солонгост байгаа монголчуудтай аль биесны одоо онцгой ирэх гэдэг байгаа байхгүй. Тэр нь яадаг гэсэн чинь зүгээр аль биесны ирэх биш гинэ. Бас онцгой гэдэг нь учиртай байдаг гинэ. Яадаг гэхээр эндээ ч гэсэн ингээ борлуулж боддог. Бүх ингээ Монголынхаа бүх юмыг ингээ хариуцдаг ийм компани юм байна. Тэгээ энэ компани хамт олон манай Диад маань юм гоё одоо өссөн айгуу гоё юм билээ. Маш гоё царайлаг зол байгаа. Тэгээд олон фэнүүдийгээ бас ингээ баярлуулаарай гэж энэ гоё гарын бэлгийг наач хүү ороход одоо шампан гэсэн шүү. За миний дүүд ингээ өгүүлсэн байна. Тэгээ дараагийнх нь болохоор бас л ижил SSG Global гэдэг ийм компани байгаа. Тэгээ энэ компаниуд болохоор яадаг гэхээр Солонгостоос ингээд нөгөө байдаг. Монголчуудтай болон Монголд байгаа монголчуудтай ийм одоо бизнес ингэж хийдэг. Тэгэхдээ ганцхан монголоор хязгаарлахгүй олон улсын зах зээл рүү маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг ийм аль биесны компани байлээ. За тэгээ энэ компани хамт олон Сожиа буюу Мандха гэдэг эмэгтэй наад гоё гарын бэлэг чинь оюутны эмчин гээд маш гоё одоо юунуудыг өгсөн гэсэн. За дээрэс нь аялал зэр явдаг вэ? Аялалд явах дуртай шүү. Дуртай тий? За энэ компани хамт олон бас юм аяллаа маш гоё юм хүнжил мишүүрээс бас эдэг болгоод өгж байгаа шүү. Ханган дээр их сууя. Тэгээ ханган дээр тий суугаараа найзуудтайгаа их яваарэ. Хүнжил юм уу те? За тий хүнжил юм уу? Наач одоо миний бодлоор мишокер хуу эсвэл зүгээр нэгэд нөгөө яадаг нүмерч мөрчдөг тийм адиалах хуу ч юм уу. Би задлж үзээгүй л юм л даа шүү дээ. Билэг нөгөө хамаагаа задлж болохгүй. Аа тийм үү. Хойд задлаад үзэх юм уу? Тийх үү. За тэгээд хамтарч ажиллаж байгаа байгууллагуудтай үнэхээр тааларлаа. Та нар минь байгаа болохоор бидний ингээд гоё контент хүрж байгаа шүү. Тэгээд хамгийн чухал нь өнөөдрийн маань урилгыг хүлээж аваад дээрэс нь цаг заваад зориулаад сэтгэлээ бас зориулаад хамтдаа энэ сайхан халуун дулаан ярилцлагыг өгсөн Диад дүүдээ, Төгөлдөр дүүдээ чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Чиний сурлага, хөдөлмөр, ажил үйлс нь өндрөө амжилтыг хүсэл мөрөөдөл болгоно нь заавал биелнэ гэдэгт бол итгэлтэй байна. Уран бүтээлийн ажлын сурлагын өндөр амжилт хүсье. Баярлалаа. За ингээд та бүхэндээ өнөөдрийн манай MSM Talk Content маань энд хүрээд одоо өндөрлөж байна. Хамт байсан та нартай маш баярлалаа. Баяртай.